굿모닝 잠은 잘 잤니 baby 스킨십 사양할게요 희미한 우리들 사이 no no 비에시테 티 빅뱅гийн T-Yang дээрээс нь Элли тоглолтын үзэх гэж гэрээс гараад явж байгаа байхгүй одоо. Гадаа ихтэй амар халуун байна. 31 градус гэсэн. Өчигдөр орой бараг унтахынхаа өмнө шийдээд шийдсэн мөртлөө плитэ авааг байгаа. За өнөөдөр нөгөө нэг 21 шүү дээ. Плитэн болох өдөр нь баггүй юу. Тэгээд одоохонд ямар ч тач плитэн бол авааг байгаа. Тэгээд нэг хүнтэй л ярьсан байгаа. Энгийн тасалбар авах болсон. Би өн фэн зоонд нь үзмээр байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ганцаараа болчиход болохгүй. Фэн зоон дээр миний таньдаг хүнээс нэг үзэж байгаа хүмүүс баг байхгүй байхгүй юу. Их сургуулийн маань нэг найз үзмгээд энгийн хэсэгт нь бол үзэсгэлсэн зүгээр гэхдээ явах. Тэгээд гоё хахаа гэж бодож байна. Тэгээд амар яараа юу өмсгөө мэдхгүй ямар ч тач би өмд бакол авсан байгаа. Гэхдээ одоо би юм цагаа палажтай явж байна. Та нар харж байгаа ч юм биш дээ. Би нүрэ будаг байгаа. Амар яараад гарч ирсэн болохоор нэг зөксөл болж байгаа. Зөксөж байгаа тэгээд гялс нүрэ бутыг гэж бодож байна. Жолоо барьж байгаа учраас тэгээд удаан бичлэг хийж болохгүй юм. Тэгээд дээрэс нь би бичлэг хийн, влог хийн гэж мэдээ гарч ирсэн байж би нөгөө утасныхаа тогтоогчийг мартагаад ирчихжээ. Машины газар байрлуулдаг. Би нүрэ бодож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь биш дээ тийм гол юм мартчихжээ. Тэн авчраг байх юм. Тэн гэрэл өдөр тиймэрхүү авчраг байх юм. Ядаж тэн гаваа гараад ирсэн бол тэн доторх гэрэл өдөр юмудаа болгохч байлаа. Тэт ямар өөрийгөө хүнд үзүүлэх гэж гарч ирсэн биш. Хүнийг үзэх юм чинь тэгээ гайгүй болох уу? Гэхдээ бас влог хийх гэж бас нэг хитайхантай юм үзэх гэж хитайхан гармаар штеп. Гэхдээ урлагийн бодог мод иймэрхүү юмуд авчирсан болохоор тажгүй байхаа. Ямар ч тас нүрэ бодоод хайзаа. Оо тийм. Тасалбараа аваагүй гэж хэлсэн штеп. Тоглолтын байж тээ нэг азтан болсон нэг охин юм байна л да. 4 ширхэг байсан гэсэн баха. 4 ширхэг аздангийн билет хожоод тэгээд өөрөө нэгийг нь үзээд тэгээд хастангийн зархаар болцсон гэд. Тэгээ би нэг билетийг энгийн тасалбарыг нь тэр охиноос болохоор 100,000 төгрөгөөр авсан. Сая өдөр уулзаад ингээд авсан. Гурван тасалбараа зүүцсэн байна. Big Bang-ийг бол нэрийг хар багасаа сонсож өслөө дөө. Гэл бодоод би өглөө босноосоо хойш бараг юм идээг байгаа цаа. Одоо ямар ч тач би юм идэх хэрэгтэй байна. Тоглолт нь яг уу цаг нь 2 цагаас эхлэх ёстой ч гэсэн яг уу эхлээд жоохон манай DJ ингээ жоохон дөргөх тутаа хүмүүс 2 цагаас ирээд гоё дуу мөгийн сонсоод тэгвэл гоё байх. Манай Монголын уран бүтээлчдийн тэр эмэртэйч ирж тоглох юм шиг байлээ. Хамгийн гоё нь чойжоо ирэх юм бэлээ. Би одоо гэхдээ өсөд байна. Өсөхдөө жоохон дахиагаар өсөд байна. Их сургуулийнхаа охинтой ер нь би энэ охиндоо ер нь дандаа тоглолтын дээр амар их таардаг зүтэй, амар их чийжтэй, амар их тоглолт үздэг юм шиг. Бас нэг тоглолт үзсэн бохгүй юу? Хамт үзэж байгаа найзтайгаас таалдчихсан. Тэр найз минь болохоор манай их сургууль би нөгөө Төмөр замын дээд сургууль одоо Төмөр замын их сургууль болоод ингээ өөрчлөгдсөн гэсэн амар гоё болсон гэсэн юм сургууль. Нэг ингийн оюутан ингийн найзтайгаа одоо би үзэж байгаа байхгүй юу? Иймэрхүү зав. За ийм гоё боллоо, ийм гоё ч гэх шиг. Тэгээд би та нарт одоо цөмөн дотор юу байгааг харуулъя заяа. Би влог одоо хийж байгаа учраас энэ тоглолтынхаа влогийг хийн гэж бодоод энэ мик авчирсан. Өнгө саяны хэрэгэлсэн энэ пастелийн глоссын fixing setting spray энэ гоё хүүтэн байгаа учраас аваад олчихъя. Оо ийм уруулын бодог бас надад байгаа зэрэг ийм брэнд. Тэгээд ийм өнгөтэй энэ гэтээ надад амар гоё зөгтөг өнгө байхгүй юу? Усны сан багууныг Ламорийн шингэн гарын сан байхгүй юу? Карттэй миний карт холдер энэ ийм цүнхтэй байгаа. Ханд тэгээ дараад нь би outfit бас харуулна заяа. Эхлээд юм идэх бүгдээрээ заяа. Наадам центр оронгуудаа ийм мартаас гаргадаг юм чикен хүмүүс хоёрыг авчлаа. 4 цаг 20 минут болж байгаа. Тэгээд ер нь амар дуу хоортой байна.
Тэгээд энэ жоохон яг эхлэх тал руугаа хангацсан байх гэж би бодож байна. Яа манай Монгол охтууд бүр амар хөөрхөн болсон юм. Хөөрхөн мэн ч гэсэн ер нь бол угаасаа хөөрхөн шүү дээ. Гэсэн чи одоо ингэ толгод үзэж байгаа охтууд шүү дээ. Бүр амар хөөрхөн. Бүр яг K-pop бод шиг амар хөөрхөн гоё бүр. Ямар хөөрхөн юм бүр пенүүд нь юм самбараа бишсэн явж байна. Би арайш тийм амар пен биш заяа. Гэтэ гоё үд сонсдог байсан болохоор одоо ингээд дээр үеийн сонсчихсан тийм өдөөнөд авч сонсмаар санагдаад байна. Хон байж байгаа тулцээ тэгээ уцааж хон цэнэглэх хэрэгтэй юм аа. Бай. Хараад өгцөн. Тэт зарах байх. 가져갔다 사람 분들은 그렇게 좋아하지 않을 줄 비협하는 반들 줄 저만 바라보는 Looking back to you Mongolia, thank you so much. 처음 공연하는데 관객분들이 여러분이어서 너무 행복하네요. Анхудаага энэ концертыг хийж байгаа та бүхэн шиг ийм маш гоё бүстэй уулзсан маш их таатай байна. Head to shoe, head to shoe. Thank you. Everybody, this is our last song tonight. Thank you so much. 제가 사실은 몽골에 오기 전에 제 인기 있는 곡들을 미리 알려달라고 이렇게 주문을 했었었는데요. Би ингээд Монгол ирдээс өмнө Монгол алдартай миний дуунууд юу байдаг вэ гэдээ урьдчилаад асууж исэн. 앞으로 부를 노래들이 그런 노래들입니다. 여러분들 같이 따라 불러줄 수 있으세요? Одоо миний дууч байгаа хоёр дуу яг тэр дуунууд нь байгаа. Та бүхэн хамт дуулж чадах уу?
같이 따라 불러주세요. 알겠죠? 함께 올줄 짜요. Wedding dress. 이 작은 미소면 떠나해지고 오랜 시간 기다려온 이대로 가기엔 너무 아쉽죠? 우리 가르치다가 가. 아쉬워요? 가르치고. 진짜 마지막 곡 들려드릴게요. 자, яг үнээр хамгийн сүүлийн дуугаа би та бүхэн дуусгаж байна. 여러분들 마지막 곡이 뭘지 한번 맞춰보세요. миний дуусгаж байгаа хамгийн сүүлийн дуу юу болсныг та бүхэн таагаад үзээрэй. 뭐라고요? Юу нэ? 나는 괜찮아 마지막으로 아무렇지 않은 듯 웃어줘 네가 보고 싶을 때 기억할 수 있게 나의 머릿속에 네 얼굴 그릴 수 있게 이런 나 때문에 힘들었니 아무 대답 없는 너 바보처럼 왜 너를 지우지 못해 떠나버렸는데 Let's go 너의 네가 보고 싶을 때 기억할 수 있게 나의 머릿속에 네 얼굴 그릴 수 있게 부를게 За тэгээд дуслаа. Баярлалаа. Тоглолт маань дуусчлаа. Тэгээд сая гараад ирсэн чинь бүр амар өсөө заяа бүр амар өсөөд тэгээд өдрөцсөн юмнууд маань бүр шингэчиж тэрвэлтэй үдэм бэ ийм догбуг явсан байхгүй. Оройтсон гэхдээ одоо бүр штэ 12 цаг 30 минут болж байгаа байхгүй юу? Орой итгэхэд жоохон эвгүй хоол болчихлаа гэдэг яах вэ? Хөл бүр амар өвдөж байна. Нөгөө босоогоороо байсан учраас стержаны хажууд байдаг ганц зогсоол дээр нь машинаа тавьсан байгаа. Тэгээд энд байгаа машинууд бүгд одоо гарах учраас би жоохон хамгийн сүүлд нь гарыг гэж бодоод хоол идчихэл юу н гараа. Тоглолт гоёлоо. Тэгээ яг жоохон баг дуудуулчихсан юм шиг санагдлаа. 50 хоолоо идээд гэлгүй харьлаа. Тоглолтынхаа бичлэг дуунуудыг бол бүтэн оруулах чадахгүй яагаад тэгэхээр угаасаа YouTube маань цаанаасаа копирайт өгөх учраас тэгээд хайлт дүрснүүдийг оруулаад хадгалаад блог дээр оруулна гэж бодож байна. Өнөөдрийнхээ бичлэгийг үгээр дуусгая гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нас маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд баяртай.